За өнөөдөр урилга хүлээн авч хүрэлцээрсэн танд маш баярлалаа. Тэгэхээр MIAT компанийн хувьд бол 2 жил тутамд одоо шалгуулдаг газрын үйл ажиллагааны аюулгүй байдлын олон улсын стандартаа бол дахин үнэлүүлсэн байна. 99.8% үнэлгээтэй гарсан байна. Тэгэхээр энэ нь яг юу гэсэн үг юм зорчигчдод те MIAT компаниуд үйлчлүүлж байгаа эсвэл агаарын тээврийн харилцаанд орж байгаа иргэдэд компани бизнесүүдэд яг ямар одоо үнэлгээ өгж гинэ гэсэн үг юм. Ямар одоо аюулгүй байдлын стандартыг мөрдүүлж гин гэсэн үг. За юуны өмнө нэвтрүүлэгтээ урьж оролцуулж чад баярлалаа. Тэгээ MIAT компанийн хувьд бол бизнесийн үндсэн 3 чиглэлд үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. За үндсэн чиглэл болох зорчигч тээвэрлэлт, за карго тээвэрлэлт. За дараагийнх нь 2 дахь үндсэн чиглэл нь гэвэл одоо агаар уулын засвар үйлчлэг гэж явдаг. За одоо бидний ярих байгаа аудит шалгалтын өрөөнд бол газрын үйл ажиллагаа гэдэг чиглэл дээр үндсэн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны аудит маань орсон гэсэн үг. Хараад бус агаарын тээвэрлэгчдийн холбооноос зохион байгуулдаг энэ хараад бус аудитаар нийтдээ 1240 стандартаар аюулгүй байдлын чанар стандартыг баталгаажуулж явдаг. За энэ хүрээнд нийтдээ 7 үндсэн ДЦ-түүд байгаа. За эхлээд бол удирдлагын тогтолцоо, түүн дээрх аюулгүй ажиллагаа, за мөн сургалт хөгжилтэй холбоотой тренинг. Одоо та нар ажилдаа яаж сургалт хөгжлөөр хангаж байна вэ? Хамгийн сүүлийн олон улсын стандартыг та нар дагаж мөрдөж чадж байна уу гэх мэтчлэн сургалттай холбоотой. За мөн дээрээс нь passenger handling, baggage handling, за мөн жин төлөвлөлт буюу load control, за эцэст нь гэвэл ачаа шуудан тээвэр буюу cargo тээвэрлэлтийн тал. Нийтдээ 1240 стандартаар газрын үйл ажиллагаа за шалгууллаа. Өмнөний нийт үнэлтийг хувьчлаад аваад үзэх юм бол 99.8% үнэлгээтэй амжилтад авлаа гэж харж байна. 1240 стандарт гэхэр маш олон сонсогч байна. За нэг стандартын тухай ярихад л одоо ямар их мэдээлэл өгдөг лээ те. Тэгэхээр 1240 стандартаас яг өнөөдөр хамгийн одоо өдөр тутам та бүхэн хамгийн их ашиглаж байгаа ямар стандарт байна? За энэ стандарт нь бас одоо та бүхний үйл ажиллагааны аюулгүй байдалтай яг яаж холбогдож байна? Одоо шинэ дотор нь англиар харах юм бол management and safety буюу удирдлагын тогтолцоо, за зорчигч үйлчлэгээ, тэшний үйлчлэгээд маш олон стандарт байх шиг байна л да. Тэгэхээр энэ дээр ер нь Монгол улс яг ямар байгаа? Ялангуяа MIAT компани яг ямар вэ? MIAT компани 1996 онд олон улсын агаарын тээврэгчтэй холбоонд нэгдээ орсон байдаг. За олон улсын агаарын тээврэгчтэй холбооноос зохион байгуулагдсан IOSA, за ISO гэдэг үндсэндээ 2 аудит байгаа. 2007 онд анх MIAT компани IOSA аудитыг буюу яг үйл ажиллагааны аюулгүй байдалтай холбоотой аудитаар шалгуулад эхэлсэн байгаа. За 2015 оноос эхлээд ISO-го буюу яг энэ газрын үйл ажиллагаанд зориулсан аюулгүй байдлын аудитыг шалгаад хийж хэрэгжүүлээд эхэлсэн гэсэн үг. За түрүүний асуултанд хариулахад бол management and safety гэдэг маань юугаар холбоотой юм бэ гэвэл яг удирдлагын баг энэ одоо аюулгүй байдлын тогтолцоон дээр яаж нөлөөлөд байна вэ? Яаж эрсдлийг үнэлээд байна вэ? Үнэлсэн эрсдэл дээр ямар арга хэмжээг шатаараа авч ийн вэ? Гэх мэтчлэн одоо олон улсын стандартууд дагаж мөрдөх шаардлага гардаг. Энэ стандартуудыг хийж хэрэгжүүлж чадж гинүү гэдгийг одоо тухайн аудит маань шалгадаг гэсэн үг. За жишээ нь сургалтын талаар ярилцах юм бол олон улсын агаарын тээврэгчтэй холбооноос гаргасан цаавар журмын дагуу сургалтаа зохион байгуулж байна. Сургалт яг үр дүнтэй байгаад байна уу? Тэр үр дүнтэй сургасан сурагч нар маань ажлын байран дээр гараад тухайн олон улсын стандартыг дагаж мөрдөж байна. Гэх мэтчлэн одоо яг аудитын гол үндсэн асуултууд, за стандартууд иймэрхүү зүйлсүүдийг хардаг. За жишээ нь одоо бид нар passenger handling дээр авч үзэх юм бол зорчигч үйлчлэгийн дээр та нар ямар аюулгүй ажиллагааны стандартуудыг дагаж мөрдөж байна. Тухайн зорчигч ТЗ бичүүлэх гээд нэг бол бүртгэлээ хэлэх гээд экспорт дээр ирэхэд та нар тухайн зорчигчдоос аюулгүй байдлын асуултуудыг асууж байна. За тухайн зорчигчдын тэшин дотор аюултай ачааны төрлийн эд зүйлс. За агаарын тээвэрлэлтэнд хоригдсон эд зүйлсийг тээвэрлэх боломжтой байна уугүй юу? Энэ талаар та нар тодруулж мэдсэн үү гэх мэтчлэн одоо нийтдээ бол хамар хур нь бол 1240 стандарт. За тусгаалan ингээд нэг задлаад үзэх юм бол за одоо шинэ passenger handling дээр за нэг 60-аас 80 төрлийн стандартууд байх жишээ. Ийм шалгалж байгаа. Тэгэхээр ер нь одоо аюулгүй байдлын стандартуудыг дагаж мөрдөж гинэ, 99.8% үнэлэгдэж гинэ гэдэг нь магадгүй олон улсын бусад одоо авиа компаниудтай ижил түвшин стандартыг мөрдүүлж чадж гинэ гэж ойлгож болох уу. Жишээ нь сая сүүлд бол за бүгд найрамдагтад ард улсад ч гэдэг юм уу гадны улс орнуудад зорчход нөгөө power bankтэй лаптоптой холбоотой ийм одоо тодорхой шаардлагуудыг тавьсан байж байгаа. За онгоцонд авч одоо ачаа тийш рүү оруулж болохгүй ч гэдэг юм уу те заавал гар тийшэнд оруулах ёстой ч гэдэг юм уу. Иймэрхүү стандартууд бол нэлийн одоо шинжлэгдсэн байгаадах шиг байна л да. Тэгэхээр энэ дээр MIAT компани маань бас одоо зэрэгцээд явж чадж гин гэж ойлгож болох уу? Тэглэхгүй байх уу? MIAT компанийн хувьд миний түрүүнд урьдчилсан зөвхөн зорч тээврийн үйл ажиллагаа эрхлээс гадна газрын үйл ажиллагаа буюу одоо нисэх буудал дээр явж байгаа газарт явж байгаа бүхэл үйл ажиллагааг хариуцж ажилладаг гэсэн үг. За Монгол улсаас олон улсаас Монгол улс руу чиглэсэн
агаарын тээвэрлэгч нарын баг 90 гаруй хувьд нь Мят компани газар үйлчлэгээ үзүүлдэг гэсэн үг. За жишээ зурдах юм бол Korea, Air China, за Turkish Airways компани гэх мэтчлэн бус агаарын тээвэрлэгч нарт бидний газар үйлчлэгээ болгоо үзүүлж байна гэсэн үг. Тэгэхээр олон улсын стандартыг бид нар дагаж мөрдөж энэхүү шалгалтанд хамрагдсанаар тухайн агаарын тээвэрлэгч нарт биднэрт итгэлийн төдий чинээр бас нэмэгдүүлж байгаа. За мөн олон улсын стандартыг бид нар ингэж дагаж мөрдөх шүү гэдгийг давхар гэрчлэлж болж байгаа. Ийм онцлогтой гэсэн үг. Ерөн зөвөр олон улсын агаарын тээврийн салбар дээр та бүхний мөрдөж байгаа одоо энэ шалгуулсан 1240 стандарт дээр хэр их өөрчлөлтүүд орж ийн. За энийг бас одоо тодорхой хэмжээнд үйл ажиллагаанд мөрдүүлж үйл ажиллагаанд хэвшүүлэхэд те ямар хугацаа зарцуулж байна. Энэ дээр одоо өөрчлөлтүүд яг юу вэ? За өнгөрсөн удаа бид нар 2024 онд ISO-гийн шалгалтанд хамт шалгуулсан байна. Тухайн шалгалтаар нийтдээ нэг 900 гаруй стандартаар бид нар шалгуулдаг байсан бол энэ удаагийнх дээр нэмэгдээд одоо 300 гаруй нэмэгдээд 1240 стандарт гэж. Тэгэхээр агаарын тээврийн салбар маань зах зээл хөгжихийн ирээр олон улсын стандарт хөгжихийн ирээр хувьсгатаад шинжлэгдэж явж идэг. Тогтмол шинжлэгдэж явж идэг. Тэгэхээр үүн дээр бас Монгол улс төдийгүй Мят компани байнгын апдейт хийж, байнгын сургалтаа сайжруулах, за байнгын олон улсын стандартыг дагаж мөрдүүлэх гэх мэтчлэн тасралтгүй өгч энэ зүйлс дээр чиглэлээ үндсэн чиглэлээ болгож ажилладаг. Тэгээ энэ хүрээнд бол за нэмэгдээ 300 гаруй стандарт нэмэгдсэн байна. За тухайн шалгалт маань хуучин явдаг уламжлалт аргаас илүү одоо бичиг баримт дээр суурилсан байдаг гэсэн бол энэ удаа илүү үйлдвэрлэл дээр буюу яг үйл ажиллагаан дээр та нар энэ зааврыг дагаж мөрдөөд байна уу? Зөвхөн бичиг баримтаас гадна та нар үйл ажиллагаа тухайн агаарын үйл газарт байх хугацаанд та нарын safety гэдэг зүйлсийг хангаж чадж байна гэдгийг илүү тодорхойлж харуулсан ийм онцлогтой шалгалт байна. Дараагийн магадгүй одоо 2 жилийн хугацаанд зорилт болгож байгаа тий стандартыг одоо мөрдүүлэн ч гэдэг юм уу энэ чиглэлд илүү аюулгүй байдлаа сайжруулна, хэвшүүлнэ ч гэдэг юм уу ийм зорилт ер нь Мят компанид яг юу байгаа вэ? За Мят компанийн хувьд энэ жил нэлээд онцлогтой жил болж өнгөрч байна. За Мят компани маань 1956 оны 7 сарын 7-нд үйл ажиллагаа эхэлсэн. За өнөөдөр энэ жил маань түүх 70 жилийн өмнө тохиогод явж байгаа. За үүнтэй зэрэгцээд бид нар бас олон улсын аудитыг за нийтдээ бараг 5-аас 6 аудитрийг бид нар хүлээж авч байна. За эхнийх маань дөнгөж сая миний хэлсэн шин ISO-г аудит. За одоо бид нар 5 сарын 27-оос 6 сарын 3-ны хугацаанд ECC 3 буюу одоо энэ агаарын төрний асуусан карго тээвэрлэлтэй холбоотой олон улсад та нар яаж каргого тээвэрлэдэг юм бэ? Аюулгүй ажиллагаа хангад юм уу? Гэх мэтчлэн зүйлсээр шалгах Европын олон улс ирж байгаа ECC 3 аудит маань байгаа. ECC 3 аудит маань юугаар онцлогтой вэ гэвэл хуучин бол агаарын харилцаа мөн дээрээс нь карго тээвэрлэлтээр зөвхөн А-цэгээс Б-цэг хүртэл Мят компани маань тээвэрлэдэг байсан бол тухайн гэрчлэгээцснэр бол А-цэгээс Б-цэг за түүнээс дамжаад С-цэг рүү Европын холбооны улсууд руу карго тээвэрлэх зөвшөөрлөө авч байна гэсэн үг. Энэхүү аудит маань ирнэ. За мөн энэ оны 6 сарын 22-нд IOSA гэдэг бас олон улсын агаарын тээвэрлэгчтэй холбооноос зохион байгуулдаг хөндлөнгийн аудиторууд маань бас ирж биднийг шалгах гэдэг юм байна. AI за хэмэл оюуныг бол нэлээд одоо бүх салбарт нэвтрүүлээ явж байна. Ер нь олон улсын одоо тэргүүлэгч авиа компаниуд, тэргүүлэгч улс орнуудын хөгжил яг өнөөдөр хаана хүрсэн явж байна. Бид нар бас тэндээс суралцах яг юу байна гэж та бүхэн харж байна. Олон улсын зөвхөн агаарын тээврийг илтгэхгүй олон улсын зах зээл дээр одоо түрүүний хэлсэн artificial intelligence буюу AI маань өсрөнгөө хөгжилтэй явж байгаа. Энэ маань агаарын тээвэрлэгч бид нар дээр бас том сорилт болгоод орж ирж байна. За мөн олон улсын агаарын тээвэрлэгч нарын үйл ажиллагаанд нэвтрүүлж байгаа гол хүчин зүйл болоод явж байна. За жишээ нь одоо олон улсад явж байгаа хандлага бол илүү дижитал тал руугаа. Яаж илүү технологиг агаарын тээвэртэй холбох вэ? Яаж илүү үр дүн гаргах вэ? Энэ дэр efficiency гэдэг зүйлийг яаж илүү бүрдүүлэх вэ гэдэг зүйл дээр маш сайн анхаарч явж байгаа гэж харж байгаа. Мят компанисан одоо энэ жилээс эхлээд за өнгөрсөн жилүүдээр ч гэсэн мөн адил илүү технологи суурилсан үйл ажиллагааг нэвтрүүлэх гэдэг ингээд явж байгаа. Жишээд дурдах юм бол бид нар газар үйл ажиллагаан дээр энэ жил хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүд байж байгаа. Үүнтэй холбоотой дижитал сургалтын платформыг бид нар бас хэрэгжүүлээд явъя. Уламжлалт буюу одоо анги танхим дээр бөөнөрөө сууж хагаад сургалтанд хамрагддаг гэсэн энийг илүү технологитой ойртуулъя. За мөн дээрээс нь зөрчлийн тээшний урсгалыг бид нар илүү технологи руу ойртолж энэ дээр хяналт тавья. Зөрчлийн тээш маань А-цэгээс хөөрөхдөө Б-цэг дээр очиж байгаа хэсгийг бид нар трак хийдэг болёо. Гэх мэтчлэн илүү технологи суурилсан үйл ажиллагаан дээр анхаарч ажиллаж байгаа гэж байна.